Сайн байцгаана үзэгчдээ. Шинэ жилээ өгөхөөс сэтгэл догтлон хүлээж байгаа эрхэм үзэгч та бүхнийг 70-80-аад оноор аялуулахаар дурсамж аялгауны төрөлх маань эхлэхэд бэлэн болоод байна. За дуу хөгжимтэй хамт та бүхэн маань бид бүхэнтэй аялахад бэлэн байна уу? Ингээд бид бүгдийн хайрлаж хүндэлдэг эрхэм хүндтэй зочин маань манай студийн танхимд хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Соёл Эрдэнэ хамтлагийн одоо насан турш багш маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Дараагийн мэдээж 70-80-аад оноор аялуулах эрхэм хүндтэй зочин маань авьяаслаг жүжигчин, найруулагч, кино продюсер Доржрон ах маань буюу Дой ах маань хүрэлцэн ирсэн байна. За дараагийн хүндтэй зочин маань болохоор Бат Оргил ах маань хүрэлцэн ирсэн байна. Одоо дуугийн сонсох дуртай маш олон сонсогчид байдаг. Одоо хүртэл би таны дуу сонсох маш их дуртай. Мөнхийн ашааны чимээ мянган зууны аниртай нэгэнт чамайгаа би олсноо нэгэн насны жаргалтай үлгээр дамгийн мөнхийн усыг хүрцэнч үзэсгэлэнт чамтайгаа учраагүй болвол урд би амьд яваад чагсан билээ урд би амьд яваад чагсан билээ на 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 Ингээд зочд эрхэм зочтой хөндлээд сайхан хондгор өгнөө бүгдээрээ. Шууд эхлээд. Шууд өргөж хонголцсон. Шинэ жилийн баяр болж байна. ямар ч нэгэн баяр болж байна. Бүр нэгэд бэлтгэсэн байсан байх нэ. За. Энэ одоо нэвтрүүлгийн маань хамгийн анхны дугаарт бас та бүхэн маань оролцож байгаа. Тэгээд энэ дурсамж аялгын нэвтрүүлэг маань одоо цаашид үргэлжлэх болно. Тэгээд өнөөдөр бит хоёр болохоор зочин хөтлөгчөөр оролцож байгаа. Надаа хамтран хөтлөж байгаа. Амгаланбаатар амгаадаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Хэлгүй яхаа Селидээ бас баярлалаа. За. Та бүгдээрээ толгой. За баярлалаа. За шинэ оны минь. Шинэ оны минь. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт бол мэдээж эрхэм хүндтэй сайхан зочд маань орсон 70-80-аад оноор бид бүхний үзэгч бүхнийг аялуулахаар энэ эрхэм хүндтэй зочд маань хүрэлцэн ирсэн байгаа. Үүн дээр нь одоо 70-80-аад оны гайхамшигтай дурсамжтай сайхан дуунуудыг дуулахаар манай кассет хамтлаг бас хүрэлцэн ирсэн байгаа. Бид бүхний сайн мэдих өмнө бол одоо Good Voice гэдэг хамтлаг байсан. Одоо энэ хамтлаг маань Аба хамтлагийн одоо Гими нэртэй дууг та бүхэндээ дуул сонирхуулах гэж байгаа юм байна. Аба хамтлаг бол анх 1970-аас 83 оны хооронд уран бүтээлээ хийжсэн. Одоо дэлхий дээр 375 сая гаруй одоо альбом CD-г борлуулсан маш мундаг алдартай хамтлаг гэдэг энэ хүн болгон манайхан мэдэн шүү дээ тий. Тэгэхээр энэ хамтлагийнхаа дууг одоо Аба хамтлагийн дууг ашиглуулах нэ. Пайснаа кассет хамтлаг. And my plan all along, how I hate to spend the evening on my own. Oh, the wind's blowing outside my window as I look around the room, and it makes me so depressed to see the glue. It's now a soul out there, no one's to hear my prayer. Darkness soon break on the day. Moving stars by the end of the rainbow with the fall to the wind. It's so different from the
change the shadow of the day. Give me a man after midnight. Take me through the darkness to the break of the day. Баярлалаа. За маш их баярлалаа. 80-аад оноор одоо буцаж аялуулж чадвал чадалгүй байх юм мэдээж. Чи ч одоо 90-ад оны хөл үгүй л үү гэж. ер нь бол би 80-аад оны сүүлэлэг 90-ад онд ухаарсан. Тэгэхээр чин 70-80-ад онд орчих юм байна тий. Миний хувьд бол яг нөгөө хойно оюутан байхад ялцж байхгүй энэ хамтлагийг сонсож энэ хамтлагийн яг шинэ жилийн дууг дуулж тэр үед чинь би нусгаа жоохон оюутан. Тэгэл өста үнэхээр гайхалтай ямар гоё хамтлаг вэ гэж үнэхээр биширч ялаа. Тэг өнөөдөр ихэд одоо тэр олон жилийн дараа бас манай залуучууд ч гэсэн энэ гайхалтай сайхан хамтлагийн дууг бидэнд зориулж байгаа нь ялцж байхгүй тий 70-80-ад оны үеийг санагдуулж шүү. Тэгээ 70-80-ад оны одоо хамтлагуудын одоо дуу сонсоод одоо шүтэл ингээ плакатын нааж мадаг та тэгдэг байсан уу? Тэр үед чинь ер нь тийм плакатын тэр олдохгүй их ховор байсан. Тэгээд Унгарын Vlog гэдэг нэг сэтгүүл байдаг байсан. Тэрний яг голд нь ганц юм дэлгдэг постертэй тэр үнийг олох гэж нилээ юм болно. Тэгээ гадаад сэтгүүлийн тэр чинь олдохгүй. Тэгээ өнөө төв шуудан дээр арын хаалгад тэр шавгардчээж нэг тэр Vlog олдтой. Тэгээ ганц хоёр тийм хамтлагуудын постеруудыг нэг өрөөнд байна. Тэгээ яг хөө ер нь энэ Абба хамтлаг бол их гоё надад салшгүй шинжилтэй яг ингээ холбоотой байдаг. Тэр үед чинь нэг юм социалист капиталист хоёр лагер болоод хуваагдсан. Тэгээд ийм нэгнийхээ хөгжмийг ер нь нэг юм сонсч барихгүй. Тэгээ ер нь нэг Beatles-ийг ч ер нь нэг их сонсоод байхыг сайшаадгүй үсээ ургуулцаа явж байгаа хүүхдүүдийг барьж авч үсийг ингэж хайчилж тайрдаг. Тэгээ ер нь нэлээд зэрлэг байлаа шүү дээ. Өмдгийг шуумыг богиносгодог трапеци өмдтэй явж байхад тэр үнийг хоригддаг барууны одоо муу нөлөөнд яалаа гэх тий. Тэгээд цорын ганц яг тэр нэг юм цэвэр агаар амьсгалж байгаа юм шиг тэр нэг юм хөгжим ингэж цүмэрж нэвтэрж орж ирдэг үе бол яг ялч шинэ жил байсан. Шинэ жилээр Аббагийн нэг Happy New Year гэдэг дуу бол ерөөсөө яг ингээд ишгэлдэг. Тэгээд тийм болохоор одоо ингээд Абба явахаар ер нь шууд зуны улирлч бай юу ч бай шууд шинэ жилгээ бодогдсон. Happy New Year, Happy New Year, may we all have a vision now and then of a world where every neighbor is a friend. Happy New Year, Happy New Year, may we all have our homes are will to try. If we don't, we might as well lay down and die. You and I. Миний хувьд бол одоо яг 90-ад онд чинь ухаан орсон. Тэр үед бол одоо эрхэм хүндтэй энэ сэлигийн зургийг бол би их хадгалдаг байлаа. Крашдаг байлаа гэсэн үг шүү дээ. Тийм нөгөө Emotion хамтлагийн ган болрогчийн Сели хоёрын чинь зургийг л одоо хадгалдаг энэ зургийн Emotion хамтлагийн ган болрогч гэсэн намайг Сели гэдэг нь яаж байгаа юм бэ? Уран бүтээл дээр гараад энэ юм хөтлөд явж байгаа ч юм байдлаар нөгөө танилцаад найзад болчихгүй юу? Нөгөө ихтэйч нэг холбогдоогүй учраас чинь. Тэгээд холбогдуулаад асуух манай доо яах бол одоо мундаг уран бүтээлч шүү дээ. Тэрнээс гадна доо яах гитар дарна сайхан дуулна шүү дээ. Мундаг дуулдаг байхгүй. Тэгэхээр таны хувьд одоо ямар дууч дуран бүтээлчдийг энэ одоо цагаар бол нэг крашлах гэж ярих юм байна тий. Уу яг мэдээж нөгөө юм ховор байхаар чи юмны үнц их байд юм байна тий. Тэгээд тэр 70-аад он 80-аад онд ч одоо энэ Абагийн дуунууд эдгээр бол их тийм ховор сонсдог, ховор дуунууд байсан болохоор их үнцэнтэй. Одоо бол одоо YouTube руу ороод бүх дуунуудыг өөрийнхөө дуртай сонголтоор бол одоо сонсож шүү дээ тий. Тэр үед бол сонголт байхгүй шүү дээ. Сонсож байгаа тэгээ хөгжмүүд нь ч гэсэн ерөнхийдөө их тийм хаалттайгаар орж идэг байсан бол миний хувьд бол модерн токник сонсдог байсан пенс тоглуулагчин дээр тэгээ тэрнийг ганцаараа сонсоод авахс жоохон дургу хүмүүс гайхуулах санаатай пенс тоглуулагчныхаа диффузерийг порчкон дээрээ тавина тэгээ гадаа гудамжинд байж байгаа хүмүүс одоо цуг сонсох жишээтэй тий тэгээд
ягаад ч юм тэр үеийн одоо ингээд нэг амьдралын хит маяг байдаг юм уу тэр нь өөрөө ингээд нэг бүрнөөрөө нийтээрээ тэгээд ингээд удамжаар явж байгаа хүмүүс заримдаа тэр их гоё аялалгуу ингээд сонсоо зогсож явах жишээтэй ингээд нэг тийм тайван сайхан амьдрал өрнөдөг байл. Баяра бүжиг. Гэхдээ бас сони юм. Бүх юм ингээд нээлттэй болоод ирсэн чинь ингээд бид нар ч жоод урлагийнхан шинжилээр бас их явна шүү дээ. Заримдаа хүмүүстэй очиж уулзсан эсвэл өргөдний эсвэл хөтлөн те. Тэр болгон дээр бас их олон сонсоод байхаар сүлдээ жоохон дургуун маягтай болох шинжтэй юм байл шүү. Тэгтээ энэ бол гайхамшигтай хамтлаг. Тэр үеийн одоо бүх одоо зүрх сэтгэлийг догдлуулдаг байсан тэр гадаад ертөнц гэдэг бол үнэхээр гоё л да. Одоо миний хувьд бол Beatles-ыг олж сонсох гэхээсээ илүү баг олддог ч байсан юм чинь. Modern Talking ч байдаг юм уу, ABBA ч байдаг юм уу, иймэрхүү дуунууд бол дуу хөгжмүүдийг бол пянц тоглуулагчин дээр л зарим ч одоо нэг цэнхэр сэтгүүлийн дотор байдаг байсан цэнхэр пянц пянцэн дээрээс сонсдог гэдэр байсан л да. Асаагчаасаа юм асуусан. Нөгөө одоо 70-80-аад онд чинь тэгэл мэдээж хүүхэд ахуй те оюутан цаг байсан баг. Тэгээд одоо тэр үед байсан таны одоо оюутнаас одооний оюутан хүүхдүүдтэй харьцуулбал ямар ялгаатай юм шиг санагддаг вэ? Ер нь ялгаа бол ихтэй. Тэр үед би оюутан байхад одоо түрүү яг Дооёгийн хэлсэн дээр нэр маш их олон зүйл бодогдож байна. Яг тэр үеэр үнэхээр саяны дуу хөгжим бол аялуулж чадлаа. Өөрөөр хэлбэл би чинь тэр үед яг оюутан байхдаа хизээч одоо мэргэжлийн бүхэл бүтэн одоо байгуулгын тийм улсын хамтлагийн дуучин болно гэж төсөөлөх нь битгий зүйдлээчгүй явсан. Тэгсэн мөртлөө виолончел хөгжмөөрөө яг суралцаад хажуугаар нь дуулдаг болоод тэнд болохоор олонний танил болцсон байдаг. Монголд болохоор хэн ч мэддэггүй тийм цаг үед л би ABBA хамтлаг, за тэгээ Bee Gees, Boney M, за тэгэл нөгөө одоо Beatles мэдээж номер 1 бүр сургуульд байхдаа бас нэг юм тэр цэнхэр юм нэг хальс шиг юм сонсоол бүр ингээл өдөр шимжингөө сонсдог. Тэгээд яг тэр үед ингээ харж байгаа тэдний тэр хувцлалт бас маш их өвөрмөц. Тэгээд бид нар чинь өөрсдөө нөгөө Монголоос очиж суралцж байгаа учраас өөрсдөө яг тэр хувцсыг авч ингээ монголчууд дээл богинохон хантаац тэр өмсөв. Тэгсэн мөртлөө тэр ABBA-гийн стил имиж дүр төрхийг бид нар айгүй хөрстөө тайзан дээр ингээд гарч дуулахтай айдэр их дуурайж хувцлах. За тэгээд мэдээж нөгөө одоо Dancing Queen тэр Happy New Year өшөө чинь одоо Gimme Gimme Money Money гэл одоо ингээд ерөөсө бүх дуунууд нь л яагаад ч юм ерөөсө ямар ч дуугийн сонссон ямар ч тохиолдолд үлч байна уу, зунч байна уу ерөөсөө мэдгүй бид нар тэр оюутан байхдаа бид нар чинь өглөөний 7-8 цаг хүртэл баг унтахгүй шүнжэнгөө тавьж бүжгэлдэг байсан шүү дээ. Ерөөсөө бас тэр үдэг жоохон мяраалцсан юм нөө оюутан байх чинь төмсөр их бөмбөгддөг. Бид чинь нөгөө цаг хугацаа чинь тий ямар ээж авийнхаа хажууд үнсэж чинь гэдэг хоол идэх цаг байх баш. Тэгээ төмс их нөгөө айгүй шарж идэгээс болохоор айгүй ингээ бүгдээрээ бөмбөгийг хөөцсөн болохоор тэрийг тураах гэж шүнжэнгөө айгүй бүжгэлдэг байхдаа энэ ABBA хамтлагийг маш их сонсож тэгэж их даган дуурайдаг байлаа. Тэгээ яг хэрвээ би андуураг бол эн чин саяхан эргээд ABBA хамтлагч чинь буцаж энэ олон жилийн дараа нэгдээд идэр өөрсдөө CD одоо цом гаргаад 50 жилийнхээ ойг хийгээд одоо манай соёл эрдэнэ одоо 50 жилийн ойч гэсэн одоо энэ жил бас тохиож байгаа шүү дээ. Тэгээ он гаргаад бид нар бол маш том арга хэмжээнүүд бас хийгнэ. Тэгээ яг тэр шиг ингээ эргээд энэ хамтлаг бол ерөөсө түүхэнд ичигдсэн юм хамтлаг ялдаж байхгүй. Тэгээ эргээд хамгийн их борлуулалттай одоо тэр пянзан хүртэл бас сая бол ингээл энэ олон жилийн дараа дахиад эргээл одоо бас чарта тэргүүлж шít. Тэгэхээр зэрэг манай монголчууд болохоор нэг тийм жоохон нэг зан заншил байгаад идэртэй. За одоо ингээд нэг насны яваад ирэхээр за энэ үеч одоо юу гү дээ одоо байлуул таарах юм. За нэг сүүлийн үеийн залуучууд юу байна, хамтлагууд юу байна ч гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг ер нь уран бүтээлчд бид нар аль болохоор өөрсдийгөө бас голохгүй, чамлахгүй. Тэгээд ийм сайхан хамтлагийн дуу хор өнөөдрийг хүртэл яагаад биднийг хөглөөд байгаа юм. Тэгээд яг тэр үеийн оюутнууд тэр үед одоо яг ганцхан бие гэлтгүй тэр үеийн бидний үеийн бүх оюутнууд л ерөөсөө энэ хамтлагаар энэ бусад яг тэр үеийн хамтлагуудаар бол ерөөсөө амьсгалж ирсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг өнөөдрийг хүртэл тэр хөгжмөөрөө хөглөгдөж гин гэдэг бол ялдчих байхгүй тэр оюутнаас хизээч мартагдахааргүй. Тэр үеийн оюутнаас гэдэг бол мэдээж бид нэр айгүйх цаг хугацаатай уралддаг. За өдөрт хаяа ганц нэг удаа хоцроод юм уу хичээлээсээ хоцрох тийм тохиолдолд айгүйх сандраад айгаал ингээл
одоо нэлзэл одоо яаж энэ хичээлдээ орох уу гэж одоо маш их айдаг. Тэр багш нараас бол маш их имээдэг. Бараг багшигаа харцаад тойрж тэр явдаг. Харагдангууд сайн байна багшигаа бараг ингээл Бараг харж чадахгүй тонгаа. тэгдэг байсан. Одоо бол одоо үеийн оюутнууд бол айгүй тийм эрхчлөөтэй өөрсдийнхөө сансан бодсноо хэлвэл хэлчин дуртай болсон, дургу бол хаяна, мөнгө төлсөн ч гэсэн хамаа байхгүй. Одоо нэг тийм эрхчлөөтэй систем бий болцсон юм уу гэж харагддаг. Би ингээд жоохон бахта бэлэн шатлаа ээж минь ой жигсэн юмсан бэлэн шатлаа шууд сонсохоор англи хэл мэдэхгүй болохоор түрүүн та нэвтрүүлгийн өмнө ярьжсэн те нөгөө ямар юмных нь бид нэр 70 80-аад онд англи хэл мэдэх хэвдээ гэж те. Одоо нөгөө Абагийн дуу гэхэд би одоо дэ пасти пай шууд сонсохоор all of us кручумэ гэдэг ч яваа те айгуу тийзгөө шууд сонсохоор бичээл сурдаг байсан. Тэр та бас яаж ямар хамтлагийг сонсдог байв? BGC-ийн дуу сонсдог байсан уу? Яаж одоо англиар дуулдаг хамтлаг дуучдыгаа ойлгож анх судалж мэдэж авав? Би угаасаа тэднийг ч ойлгохгүй байсаар байгаа л дуслаа. Сүүлд англи хэлтэй болсныхаа дараа би ч нэг ийм ингэ сонсоод идэг гэсэн байх гэж та. Чингис хаан мэмэжэд мөмөмэжэд болоод тэдтэй сонсохоор. Харин тэг яг нь ер нь бол миний дуулдаг байсан дуунууд бол дандаа орос хэлэн дээр байсан. За. Тэгэхээр ерөнхийдөө юу дуулж байгаагаа бол бас гадарлан тийм. Таныг анх нээсэн одоо тийм бигэрүүлсэн ямар хамтлаг дууч мэв орсон? За орос дээр бол ер нь би цоёг их сонсдог байсан. Ер нь тэр чинь нэг юм нийгмийг сэрээсэн яг нэг юм анхны гоё юу өөрөө цой бол ярилцлага энэ төр дээр нэг тийм хувьсгалч биш штэ. Ер нь нэг тийм хувьсгал гэж ярьдаг. Яг тэр дууных нь үг нь болохоор яалтчгүй тэр үнийг хувьсгалаас өөр аргаар ойлгох аргагүй тийм үгтэй дуунууд байдаг. Тэгээд тэр бол үнэхээр ингэж тухайн үед хүмүүсийн хүлээж ийсэн, хүсэж ийсэн юмнуудыг яг ингээд өмнөнийг хилээд байсан учраас ингээд айгүй төгссөн. Мы знаем, что так было всегда, что судьбою больше любим, кто живет по законам другим и кому умирать молодым. Он не помнит слова «да» и слова «нет». Он не помнит ни чинов, ни имен и способен дотянуться до звезд, не считая, что это сон, и упасть опаленным звездой по имени Солнце. Тэрнээс өмнө бол яг хөтэ зөвлөлтийн сургуульд явж исэн хүүхд чинь тэгэл нөө бүх социалист өнөртний дуунуудыг бүгдээрингийн ягшлан чийжлээ шүү дээ. Яг тэр миний сонирхож сонсдог дуунууд бол их өөр байсан. Би яг хүмүүс их гайхдаг юм. Би Beatles-ийн дуунд нэг тийм дуртай биш байхгүй. Ялангуяа Beatles-ээ өөрөө дуулсан хувилбарт бол би нэг тийм дуртай биш. Тэрүүний кавераар дуулсан ингээд айгүй гой хувилбарууд байдаг байхгүй. Би тэрэнд нь их дуртай. Яг Beatles-ийг сонсоход ер нь жоохон тийм шүү. Нэг жоохон сонин сонсогдоо. Би ерөөсөө тэгж одоо ямар ч. Юу бол миний сонсдог байсан дуучин бол Olivia Newton-John гэдэг. Тий, ёстой. Тэр бол өстой үнэхээр амар гоё тийм чангилсан тийм гоё энергитэй дуучин. Тэр чинь анх бүр бүр юу байсан штэ. Нөгөө дуурийн дуучин байсан штэ. Тэгээд дараа нь pop дуучин болсон байхгүй тийм штэ. Olivia Newton-John, John Travolta хоёрын гоё тийм дуэт дуугаа анх The Grease гэдэг нэг кинон дээр. Тийм, тэн дээр хоёлаа дуулаад бүжгэлтэй. You better shape up, 'cause I need a man, and my heart is set on you. You better
Дээрэс нь яг миний өөрийн ингээд өнөөдөр дардаг болсон country style-ыг манай аав ерөөсөө тэр пянзаар намайг өсгсөн л дөө. Kenny Rogers гэдэг яг одоо энэ country дууны одоо яг ноён ориглуудын нэг. Тэгээ тэрний пянз нь манайд байдаг байсан. Вау. Тэгээ тэрүүнийг ингээд сонсоод тэр дуунд ингээд бүр багасаа их дуртай болсон тий. Батөргөл ах яалч тэгвэл нөгөө сонсч байсан дуу шаардлагаас хамаарад одоо бас ингээд нийгмийн зэжлэлтэн болцсон явж байгаа таахгүй тийм ээ. Тэмцэж байна бас. Доо яхаа нэгэнт оюутнаас ярьсан чинь нөгөө манай доо яхаа нөгөө Эрдэнэт байсан ч гэдэг юм уу тэр очиж оюутнасны түүх мөх бас гоё штэ. Бодлонтой. Нилээн Багнаас бодлонтой өнгөрсөн. Түрүү Батөргөл ах хэлж байгаа аавынхаа одоо сонголтоор ингээд сонсгосон хөгжмүүдээр яа гэдэгтэй ер нь их төхөө юм байл л дээ. Манай ах өөрөө зураач хүн л дээ. Тэр үеийн төрслөхийн оюутнууд их итгээд байсан. Нэг итгээд хувцлан, итгээд янз янзаар одоо хамгийн түрүүний брейк бүжгийг гаргадаг юм уу яадаг те ингээд нэг тийм арай өөр сэтгэлгээтэй хүмүүс байгаа гэдэг байсан. Тэгээ манай ах төрслөхөд сурдаг байсан болооч тэр юм уу их тийм пянц цуглуулна. Тэгээ ер нь би тэгээд одоо ингээд эргээд бодож байхад ахынхаа хамгийн марлаад амьдсан шиг байна. Сонсдог хөгжмийн дагаж сонсоол те. Тэгэл багцсан гутлын өмсөөл багцсан хувцсын өмсөөл ингээл тэгээд ингээд ер нь бол манай ахын одоо бас ингээд чиглүүлсэн тэр нэг одоо ямар хөгжим сонсох яах вэ гэдэг ч гэсэн бас нэг тиймэрхүү чиглэлийн хандлагууд хүүхэд байхад байгаад байсан байна. Оросоос жишээлхэд Юрий Антоны дуунуудыг их тийм сонсох дуртай байсан байгаа юм. Тэгээд одооны залуучууд ингээд энэ дуунуудыг сонсох юм гэхээр сонсох юм байлаа. Одоо би тэр үеийн дуунууд ягаад гэвэл 80-аад оныг би ингэж боддог байхгүй 70-80-аад оныг нэг тийм наран хүртэл өөр тусцсан одоо тийм үе байсан юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Ягаад чи ингээд бичлэгэн дээрээс харсан ч тэр хүмүүсийн явж байгаа алхаж байгаа тэр нэг одоо тэр менталитет тэр байгаа байдал нүртэл ингээд эргэж харахад энэ үе хамгийн дээр хамгийн гоё нэг тийм тайван үе завсрын үе байжтэй гэж надад тийг санагдав. Тэгээд тэрийг дагаад ч юм уу тухайн үеийн хамтлаг дуучдын тэр дуунууд нь нэг цаанаа нэг амьтай, гэгээтэй тий. Тэгээ хүн төрхтэй нэг шал ондоогоор ингээд тусдаг болов гэж бодоод байд. Тэгээд гэсэн манай хүү жоохон бахта Майкл Джексны фэн болвоо. За. 5-6 наснаас эхлүүлээ сонсоод ингээд бүр тэгээ нөгөөдхий чинь судлаа тэгээ би гайхт өсгөж өстө бидний үед л Майкл Джексон гэжсэн чи энэ манай хүүхдүүдтэй ингээд тэгсэн чи нэг өглөө бүр хар өрөөр босцсон зурагтны өмнө өөлөө сууж байхгүй яасан бэ гэсэн чинь Майкл Джексон асарчжээ гэдэг. Оо ямар хөө. Тэгээ тийм үнэнч фэн байсан өөр юм. Жохон мералэг байсан тэгсэн ирнэ бүжиглэн сонсно гэж. Тэгээ одоо эргээд ингээд залуучуудыг харахад бол яг орчин үеийн химнэлээ дагж байгаа залуучууд зөндөө. Гэхдээ яг бидний үе рүү буцаж очиж тэр хөгжмүүдийг сонсож дуурлж хайрлаж тэ. Тэгээ тэрэнд автаж байгаа залуучууд маш их байд юм байна гэж их баярлдаг байхгүй. Тийм болохоор нөгөө фейсбુક дээр яваад байсан нөгөө 70-аад оных амьд байдаг юм уу гэдэг шиг амьд байтугай тэр хөгжмүүд нь ингээд одоо хүртэл ингээд хүмүүсийн зүрх сэтгэл түрээд л байж юм л да. Ер нь гэхдээ ер нь сэли чамд ингэж ажилддаг уу? Яг эдний саяны ярьдаг шиг 70-80-аад оны үед бол тэр одуудыг гэх юм уу энэ урлагийнхаа мундгуудыг бол яг супер дагдаг байсан тий. Хувцалт нь хөвгөлтэй амьдралын хэв маягтаа оруулсан. Одоо энэ залуучууд бол юу гэдэг нь үзэж харж байгаа юм их болооч тэгдэм юм уу? Яг тэгж нэг үлгэрлэн дуурайж дагаж байгаа юм айгу ховор тий. Ер нь тийм зүйл ажиллагддаг. Ер нь бол үлгэрлэн даган дуурайж байгаа юм бас байдаг шүү. Би өөрийнхөө хүүхдээр ингээд төсөөлөхөд бол одоо нэг K-pop тий, Кореan дуунуудыг ингээд сонсоод хаад бас тэр тухайн амтлаг дуучдынхаа хувц сонрыг бас дуурайх тий тиймэрхүү юм бас байдаг юм байлээ. Тэгэхээр бас нэг цаг-цагтаа бас сонсож байгаа амтлаг дуучдад өөр юм шүү. Одоо BGS хамтлагийн дуугийн хамтлаг маань тоглож үзүүлэх гэж байна. Тэгээд бас үзэж байгаа шинэ жилээрээ телевизээ үзэн сууж байгаа эрхэм хүндэт үзэгчдтэй бас багч хэсэн мэдээ, хөгжмийн мэдээлэл, дурсамж аялга нэвтрүүлгээрээ бас хүрэхэд таатай байна. BGS хамтлаг бол 220 гаруй сая альбомоо борлуулсан. Тэгээд дээрэс нь 1960-аад онд байгуулагдаад 70-аад оноос Music Dance стилээр уран бүтээлээ хийдэг болж байгаа. 70-аад оны сүүл үеэс одоо Elvis Presley гэдэг дуучин гарч ирээд BGS хамтлагийг ерөнхийдөө дарсан юм байна. Тэгвэл тэр хооронд маш олон жил ноёрхсон байгаа байхгүй юу? Тэгээд Англид төрөөд тэгээд Австрали руу цагаачлсан хүүхдүүдийн одоо ах дүү тий ихэр ах дүүс ийм хамтлаг юм байлээ. Тэгээд BGS хамтлагийн маш олон гоё дуунууд өгдөг. Testing I'm going back Massachusetts гэл зөндөө олон сонсогчтой. Оо энэ хамтлаг байсан юм. За тэгээ одоо та бүхэндээ зориулаад касет хамтлаг маань BGS хамтлагийн Staying Alive дугаар айдооны мэдчилгээ өргөн төшөөлөх нэ. За бүгд таа. За баярлалаа. Тэгээд дараагийн 5 хүнтэй дуулах дуул BGS хамтлагийн Staying Alive гэдэг 5 хүний
сайн мэддэг дуулъя. Тэгээд enjoy бүгдээрээ хамтдаа дуулцгаая. Somebody help me out. Well, you can't tell by the way you use my walk. I'm a woman's man, no time to talk. Music loud, the women warm. I've been kicked around since I was born. It's alright, it's okay. You may look the other way. We can try to understand. New York Times affect the man. Whether you're brother or whether you're money, you stay alive, stay alive. Feel the city breaking and everybody shaking. We stay alive, stay alive. Ha 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 ha. Stay alive, stay alive. Ha 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 ha. Stay alive. When I get love and I get high, if I can't get it, I really try. Got a wings of heaven on my shoes. I'm a dancing man, I just can't lose. It's alright, it's okay. You may look the other way. We can try to understand. New York Times affect the man. Whether you're brother, whether you're money, you stay alive, stay alive. Feel the city breaking and everybody shaking. We stay alive, stay alive. Ha 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 ha. Stay alive, stay alive. Ha 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 ha. Stay alive. Life going nowhere. Somebody help me. Life going nowhere. Somebody help me. Баярлалаа та бүхэнд. Та бүхэн таалагчсан уу доо? Таалагдлаа яах. 70-80 оноор бол яалч очиж байгаа шүү дээ. Гэхдээ тэгэл хөгжим яалтж авахгүй дээ цаг хугацаараа ингээд чирээд татаад авчирчих юм байна. Тийм болохоор одоо бүх нөгөө нэг тэр үед хөгжимтэй цуг тэр дурсамж яг ингээд тархин дотор Хүний амьдралтай холбоотой бичигдээд үлдчихсэн юм байна. Тэр болгоо ингээд нүдэнд харагдаж байна л да. Манай өнөөдрийн хоёр эрхэм хүндтэй зочин хоёр ах маань бол яалцгүй гитарыг бол одоо ойлуулдаг гэж ярьдаг тийм ээ. Хүмүүс бас нөгөө доо яахыг маань бол мэдэхгүй биш магадгүй. Доо яах бол гитарыг маш гоё дараач. Тийм гитар уйлж л байдаг. Гитар байна уу? Өөрхийн харъя аль. Би ингээ хувийн тасаа сууж гэж. Доо яахын хувьд бол орцонд гитар бол их дарж ирсэн үү? Тэгэлгүй яхаа тэр чинь банзан гитар бол үнэхээр одоо тэр чинь зарим нь ингээд нөгөө нэг бал малаар ингэж байгаад ингээд өөрхөн зураг мураг ярьдаг нового бичсэн шүү дээ гитарын дээр. Тэгэл ерөөсөө анхны бол нэгдүгээр утсан дээр л ажиллаж эхэлж байгаа юм л да тэр чинь. Тэгэл одоо хүн сонсох юм бол уйтгартай нэг дон дон гэдэг нэг юм оролдоод байдаг. Тийм зааж өгсөн өөрөө байх уу? Гэхдээ тэгэл өөд 5 6 дугаар анги л хүүхдүүд тэгэл орцонд их гоё сонсогдсон шүү дээ. Цоораач жоохон Сах хүртэл тэгэл орсон. дээд доод жоохон хөөгдөг л болохоос шүү. Тэгэл яалтч авахгүй нөгөө эмээ өө бисаагуураас сурд юм билээ дээ. Эмээ өвөө гэдэг. Манай гарсаах дээр арай очиж шав ороогүй юм байна те. Арай тэр дээд хэмжээр явахгүй. Орцноос нь их гараагүй. Тэгэл айгүй сонирн байна би Батар өөр. гэл анх тоглож сурсан энэ ямар анх сурч вэ? Эмээ өвөө бисаг урвал. Тэр бол ерөөсөө нэгдүгээр анги гэдэг л үг шүү дээ ерөөсөө. Орцонд ингээ тоглоод гитар тоглохоор охтууд уярнээд Гэхдээ би яг тэгж тэр үед гитар дардгүй байсан. Зүгээр гитар дарж байгаа ах нарыг харж өссөн. Тэгээ бүр харцсангуу сүүлд яасан л да. Би ч нэг 6 дугаар ангид надад нэг анхны гитар авч өгсөн.
Тэгээд тэр чинь бас хоорондоо ялгаатай. Тэр чинь Ленинградынх Москва гэх гэдэг. Ленинградынх нь илүү сайн гин тэр чинь бас нэг 60 төгрөгнийх үлээ те гитар гэдэг. Тийш үү. Тэгээд надад болохоор нэг Москвагийнх нь таарсан. Тэгээд яг хөө тэрэн дээрээ нэг жоохон оролдож байгаа л нэг сайн урагшлаачгүй. Тэгээд орцсон дөнөө ахнарл их сүрхий дарна. Тэгээд сүүлдээ оюутан болсон хойно яг жинхнээсээ гитар сонирхож эхэлсэн. Одоо нууцгүй хитэн гитартай бай. Тий. Би ч нэг л гитар байдیں۔ Тийм үү, нэг л гитартай. Дооёо хитэн гитартай. Би ч одоо гитарг манай хүү л одоо хүүдээ шилжиж байгаа. Чадаагаа өгсөн биз дээ, тий. Тий, манай хүү бол нэг захилгаан гитар, хоёр манзан гитар байна уу бас. Бас хөөрхөн тоглоно. Тэгээ тэр үе чинь бол одоо нөгөө гитарын чи өөрсдөө янзалж яллаа шүү дээ. Тэгээд ингээд нэг яагаад ч хийсэрчдэг. Тэгээд ингээд нэг хотоочсон байдаг юм а. Тэгээд нэг тэр чи бүх утаснуудын сулж байгаа л ингээл нэг сонин ингэж их гэж байгаа л тэр наарных нь голоор ингэж хийгээл гэж юу болоод байсан юм. Тэгээд тэр одоо гайхаад яаж хөглөөд идэг байсан бол гэж бодоол байгаа юм л та. Уг нэг юм гэдэг нэг юм үлдээдэг юм байна. Тэ сонсохлоор чадсгүй ховор хөглөө тавьчихаар тэрүүний битээ оролдог загнадаг. Тийм. Ах махнарын гитарыг хөглөө тавьчихад очоод тэрийг оролдохоор ингээд битээ ороод ахын чи гитар хөгийг гаргах чинь чи гээл. Тийм гитар хийснээс бас одоо манай насаа багш маань бид хоёр нэг сургуулийнх шүү дээ. Хоёулаа утсан хөгжмийн виолончил одоо эрдүү хийл мэрэгчлэр сурсан. Би болохоор одоо хийл хөгжмөөр сурсан. Бид хоёр ч бас тусдаа би хийлээ барайл явдаг. Насаа багш манаас тусдаа тэгэл жилэгаа өөрөө л явдаг байсан баг л та. Тэгээд миний хувьд бол нэг орцморцонд бол гитар тэгж тоглож сонсож байгаагүй. Та сонсож байсан гитар? Гитар сонсож байсан. Тэгээд бид чинь жоохон байх орцон тоглож үзсэн үү? Үгүй чил чинь ерөөсөө сургууль дээрээ давтаж тийм. Жоохносоо тий. Дотоо тэр үед чинь бид нар 8 настай даа л гэж сургуульд ордог байлаа шүү дээ. Тэгээд нөгөө утсан хөгжим ч гэсэн гитар тоглож байгаа хүүхд коридорт ингээд тоглож байгааг нь харахаар айгу гоё санагдаад. Тэгээ нэг удаа харин нэг цуслан яваад 100 м чи айгу цуслан явдаг байлаа шүү дээ. Тэгээ хүүхдүүд гитар тоглоод харна. Би ягаад ч юм гитар тоглож байгааг харах хулиган хүүхдүүд юм шиг санагдаад. Жоохон байхад ингээд хулиганууд орцонд ингээд сууж байдаг. Хулиган хүүхдүүд болдгоо хүүхдүүд гитар тоглоо суудаг гэл айгу дүүлж мүлж энэ төр хажуугаар нь ингэж явдаг байлаа. Айгу санаж. Орцонд нөгөө гитар тоглож байгаа энэ хажуугаар нь гарах гэхээр шууд хөлмөлэн гिचдэг байхгүй. Тэгэхээр би бүр амар санагдаад яа буцаад буучдаг айгаад. Тэгэхээр хулиган гэж боддог байгаа байхгүй. Пианерын цусланд байж захта энэ тэр нэг хулиган хүүхдүүд бариад идэг гитараас нэг барьж үзье гээл нэг хэдэн хүүхдүүд таарч сууж байгаа нь гуугаад гитараас ч барьж болох тэг гэхээр нь бас зүгээр хүүхд бас тоглодог юм байна гэж айгаа тэгэж анх ингэж барьж үзээ. Тэгээд нэг аккорд заалгуулаад тэрнээс хойшгүй энэ гоё юм биш. Би нэг болдгоо хүүхдүүд барьдаг гэсэн удлаа юм байна гэдэг тийм санаагаа тэрнээс хойшгүй бодхоо болсон шүү дээ. Айгу сонирн байгуулсан боллоо. Манай үед болохоор арай өөр. Гитар тоглодог одоо хөвгүүд болохоор охтууд их дуртай. Тэгэхээр би одоо чинь бас нэг тэр охтууд нь өөрийгөө татчих гээд штэ. Нураачих гээд. Үгүй юу. Үгүй яг эмээ өвөө бисаагаарыг бол сурсан л да ялч сурсан. Тэгээ цаашаа яваагүй. Тэсэн чинь энэ урлагийн буйнаар гэх юм дараа нэг хэдэн сондрог кино тоглоод бас гитарчны дүр тоглохгүй. Тэгсэн дахиад нөгөө тэрнээс цаашаа яваагүй. Бүр гар мар бариулаад ерөөсөө. Тэр чинь яалчгүй нөгөө цаанаасаа өгдөл авьяас юм билээ л дээ. Ер нь бол тэгтээ хараа ингэдэг байхгүй юу? Ингээл яг одоо чи хүүхд байхад ингээл октод моктуудтай ингээл тойрд суугаад юм зүм яриад орой ингэж яхад бол хэвээр хамаг байдгаараа гоё нийттэй юм яриад хэвээр яг ингэж идэл нэг гоё дуулдаг гитараа барьж авахд бүх октод тийш. Наад чи олон мэдсэн юм аа. Одоо яг ийм байсан гоё одоо ингээд яг таасаар ингээ яаж одоо нөгөө ямар найр харахтай байваа октодыг. Юм чи төр зүйлэр явах шүү дээ. Төр зүйлэр байгаа. Ярианы ам фигүр үү. Эхлээд эн чинь их гоё ярина штэ. Гоё ярина. Дараад нь гитар ирнэ. За тэгээд гитар одоо бид нар чинь хүүхдийн цуслан буслалд чинь тэр гитарыг бас ингээд алга болчихноо хаашаа аль басаг руу явсан бүү мэд. Тэгээд тэрийг олж ирээл өөрхийн шатлалаар л явна шүү дээ. Энэ ч өөрөө байн хөгжүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр яриад айгүй гоо байж оклуудаас болсон юм аа. Яриад байж ч нөгөө гитартай хүн ирээд л нөгөө октодыг хандуулаад ангуутан за энийг бас сурах хэрэгтэй байна. Батэргэл ах яа дөө захиа өчгөө амар гоё хэлбэртэй бичгээр Тийм юм мэдхгүй шүү дээ би чи. Эсвэл шууд амар гоё цэцэг хөө. Тийм манайх ч нэг өөрийн бас сонио онцлогтой Орос сургуульд явж исэн хүүхдүүд чинь яг нэг анги хамт олон гэж байхгүй нэг жоохон хэцүү байдгийг. Яг би тэрнээс болоод өөрийнхөө дүүг бүр аав ээжтэйгээ муудалцж байгаад Монгол сургуульд оруулж исэн байхгүй. Тий та нар ингээд ойлгохгүй хүн амар ганцаарддгийн тий. Тэр чинь яг зөвлөлт холбоот
дуулс байхад чинь манайд ингээд томилолтоор хүмүүс ирдэг. 4 жил болол яваад өгдөг. Тэгэхээр танай анги чинь бүрэн бүрэлдэхүүн гэж байхгүй байхгүй. Ингээл байсгийг л ингээ хүүхдүүд ингээ солигдоод байдаг. Тэгээ нэг ангидаа нэг 3 4 монгол хүүхэдтэй. Тэгэл тэр чи одоо нэг их захаа маха бичлцээд ахаар нэг тийм тоно юм биш болчихж байгаа байхгүй те. Нэг нэгийг хараад бараг ингээ жоохон уйдсан юмцтэй. Захиагаар уйруулж ирсэн чи бас л миний хажууд сууж байгаа шүү дээ. Тэгээ та яг хэлсэг яг юугаар уйраадаг вэ гэдгийг хэлсэнгөө бас жоох ингээл өнгөрчлөө. Ойруулаад өнгөрчлөө. Нөгөө ямар кинон дэр хэлдэг үлээ өнөө жинхэнэ элбчээ өөрийнхөө элбийг хизээч задалтгүй. Согш зөндөө олон бандраас захиа авч ирсэн биз. Би нэг их юм олон захиа авч амжаагүй тэгэл 8 дугаар анги 9 дугаар анги төгсөөл хоошоо анх коллеж руу эхлээд явж ирсэн. Тэрнээс өмнө нэг 5 дугаар ангид байхдаа нэг яг ингээд одоо түрүүн доёгийн хэлдэг шиг ингээд тойроо суудсан нэг залуу ингээд айгүй гитар тоглодог. Тий айгүй тэгээд бүгдээрээ нэрээ яалч байхгүй сонсоо. Тэгээд нэг дүүгээ үүрээд л сууж идэг нэг тийм залуу идэг гэсэн юм манай ойрхон амьд. Тэгсэн чинь нэг удаа ингээд надаа гэлийг юм өглөө. Юу юм болсон юм гурвалжин ийм захиа байна. Яаж тэр гурвалжин захиаг гэж ингэж бод. Тэг би гайхаад ингээд захиаг авчихсан. Тэг би гайхаад уншаарай гэлтэхгүй юу. Тэгэхээр би бас хүүхдүүдийн хажууд уншихгүй. Сайн бодлоо нууж өгж байгааг бодоод би дадлаа унших хэрэгтэй байна гэнэ. Тэг гэртээ хараад уншсан чинь ингээд нэг хөөрх ингээд зүрх мөрөх зураал нэг сум мом заацсан тэгээ. Яаж юм бэ лөө тэргээ бичсэн. Лөблөө гэж бичсэн. Лөблөө. Яа тэбэ лөблөө гэж бичсэн. Тэгээд чи надтай явах уу? Би чамтай явмаар байна. Хариу. Би тэгээд тэрийг одоо буруугаар ярьсан биз дээ. Хаашаа явна гэж байгаа юм бол юу ч гэсэн ээжээс асуу юм. Ээж энэ намайг хүүхд хаашаа явна гэж байгаа юм бол нэг юм захиа өгсөн чи намайг хаашаа явъя гэж байгаа болсон чи ээж ингэж харснаа. Болоогүй. Энэ захианы хариу чи үгүй мэдгүй намайг хаашаа явах уу? Би хаашаа явах уу мэдгүй би тэгээд танаас асууж ирсэн. Болоогүй миний хөө ингэдэг нэгэл баахан дээр үүдэг сургамж хайлаад тэгж нэг өнгөрчсэн тэрийгэ мэдхгүй анхны хайрын захиал байсан юм шиг байгаа юм. Тэгээд сонирхолтой хөөх юм гэсэн. Би бас 5 дугаар ангитаа захиа авчихсан юм хун зурсан. Өө чамд бас хун юм арай илүү боловсроо болчихсон. Тий миний чинь тэр үед бол нэг хөөх юм зүрх зураад ингээ сум нэвтэрсэн айгуу гоё. Монгол 5 6 дугаар ангид байхад ямар захиал байсан уу? Захиал Яаж одоо үерхийг хэлдэг байсан бэ? Муугаа дээшээ хардаг хүн байсан байгаа байхгүй. Анги мангийнхаа хүүхдүүд мөг захиа өгөхгүй. Энэ дуучин номинжин манай Эрдэнэт ташны тоглосон номинжин захиа өгч шээ. Өөргөө юм шар фемиг юм дээр бичээд амгаа гэж бичсэн. Арийнхан зайг нь авдаг юмд захиа хийцэн. Өгсөн. Тэгээ одоо тэр номинжинтэй нэг тарал асууя гэж бодоод байгаа. Чамд захиа өгсөн. Америкт байгаа доо. Түүнээс нөгөө анги мангийнхан дээрээс өгж байгаагүй. За бас их дээж юм шиг одмод хараад идсэн юм шиг. Тэгээ нэг одоо краштайгаа ингээд нэг нэвтрүүлэг зочин хөтлөгчөөр ирээ хөтлөж гин чи бас үр дүн гарсан байж тээ. Гамбал рэгч сэлий гэдэг байгаа шүү дээ. Нэг ингээ хоёр өгдөг дээ. Эфирээр ингээ хаамаагүй юм яриад иж болж байна. Хэлээр ярьсан шүү. За одоо ингээд бидний одоо нэвтрүүлгийн дундуур бас тэ кассет хамтлагын айдуугаа өргөх нэ. За. 1 2 3 4 I feel good. I know that I would not. And I feel good. I know that I would not. So good, so good. I got you. I feel nice, like sugar and spice. And I feel nice, like sugar and spice. When I hold you in my arms, I know that I can't wrong you. I said, when I hold you in wrong,
spite. And I feel nice, like sugar and spice, yeah, yeah. So nice, so nice, I got you. So nice, so nice, I got you. Hey! Баярлалаа. Шинэ жилийн баяраар одоо гэр бүлд тохиолддог цаг хөгжилтэй явдлаасаа нэг сайхан уучлаа. 31 хаана өнгөрөөтэй их тэртэй биш. Шал өөр газар. Миний хувьд бол одоо шинэ ингээ ийм байдаг байхгүй. Өвлийн үгэн болж явдаг байлаа. Хэдэн жилийн өмнө. Тэгээ хөргө халтур хийж байхгүй. Одоо нэг хөдөлсөн байгаа юу? Байгаа штэ. Тэгээ миний хамгийн хөгжилтэй юм яасан гэсэн чи манай ихчийн найз нь тэгээд байхгүй. Чи энэ билгийг заавал хөргөж өгөө. Баахан хүүхдүүд бүтээгээ хүлээгээд байж байгаа гэд. Одоо энэ натурын зам дагвал 11:40 мөч болчихдог байхгүй. Тэгэл очих гэсээр байрыг олох гэсээр байгаа л олоод очисон. Нөгөө чи яг ингээд нөгөө тоолцсон байж байгаа юм чинь. Өвлийн үгнийг хувцастаа ороод өвөөгөөрөө задлуулъя пак он гаргаал тэнд. Айл танихгүй айл он гаргаж байгаа шүү дээ. Би нэг бүх оюутан багт чи бид нар бас ингээд яа л та нөгөө кино драма үзэхөдөлт тэгээ шинэ жилээр чи бас өвлийн үгэн болно. Тэгээ нэг алиалагч малаа хоёр алиалагч нэг өвлийн үгэн 2 3 засаа охин явнаа. Тэр үед ямар машин унаа байх биш. Түнэлийн тэргүүл гүйжсэн санагдаад байгаа. Ингээ айлд очиж нөгөө захиалгаар гэж айлууд бэлгийн өгдөг маягийн юм баггүй. Тэр чи 90-д оны үед шүү дээ. Чөөр нь бас байдаг шүү. Одоо байгаа. Тэгээ нэг сонио айлд орсон байхгүй. Би нэг алиалагч ухаантай болцсон. Тэгээд харахад бол хүн уур үрхээр алиалагч байгаа. Сонор монор бол хизээж алиалагч биш. Зүгээр ингээд амраад нэг энэ минийгаад удаан уруулын бод ангийнхаа охин л уруулын бодгаар бодсон баг. Тэгээ нэг жүжигийн хувцснуудаа хольж нийлүүлээд нэг 90 алаг юм болголоо тэгэл. Тэгэл манай ангийнхнаас чинь энэ жилийн үгэн болсон юм да. Тэгэл бөөнөр орсон чинь нэг айлд орохгүй энэ микрил нэг айлд байсан. Тэгсэн чи юм айгуу тийм дүнсгэр гэр бүл. Ингээл чимээгүй ингээл тэр шинэ жилийн орой штэ. Ингээл чимээгүй ингээл хүмүүс болголтоо ингээл ийм яг нэг ажил явдал шиг. Гэж ямар сони биш шинэ жил штэ. Бид нар чи ингээл нэг тий айгу хөөр барьд орсон. Тэр атмосферт ингээд орчтой юм байлээ. Тэгэл өвлийн үгэн маань ингээл нэг бас ажилд явсан. Ажил явдал ирсэн өвлийн үгэн шиг ингээд суула. Нөгөө алиалагч байдгүй. Алиалах гэхээр л ерөөс юм гарч ирэхгүй байгаа. Тэгэл ингээд тэгэл за их ширүүн дөрхтөө нэг ах байсан тэр гэрийн эзэн. За айл хоол ид. За айл суу. Тэгэл яснаа л намайг дуудлаа нааширсан чи за хүүхдүүдийн бэлгийг тус нөгөн гэл тэглээ. За аах гэл тэгсэн чинь за энийг манай тэр хүүхдэд энийг маань тэр нь бэлэг өгөхгүй. Нэгнийгээ тэгтээ. Тэгэхээр палхал явчлаа. Яас гэсэн чинь аач юус хичээл дойлогтой явахгүй байх. Тэр нь бэлэг өгөхгүй. Тэглээ. Нөгөө тийм харс чи өрөвдмөр санагдаа. Тэгэл нөгөө өвлийн үгэнд тэр нь бити өгөөр энэ хоёр юм биш шүү. Тэгэл өвлийн үгэн өөр хэм ингээд хөөрхийн настритэ болох гол ингэж байгаа яасан чинь сэтгэл аюулгүй юм зүг болоод гарсан ш тэр айлаас нэг хүүхэд нэг 2-3 хүүхэд байсан 3 эрэгтэй. Гэтэ тэр хоёрын бэлэг нь бас тус өөр. Нэг нь том, нэг нь жижиг. Тэгээ нэгэнд нь юу ч байхгүй. Ямар амар юм бэ. Тэгэл нөгөө өөрхий бэлэггүй үлдсэн гарангаа ингээл хутлавцаа унсаж байхдаа харахад л ингээл нөгөө чинь гүн дарамтанд орсон байж байгаа ш. Тэгэл би бодчих тэр ерөөсөө санаанаас гардаг. Тэгэхээр энэ хүүхэд насанд гоё хүлээдэг баярыг тэр муу аав нь уу, он цаам уу юу ямар хамаа байна те. Тэр хүүхдийн баярыг бол хүүхдийнх нь болгомоор юм бэл. Тэгээ бид нар бас нэг хүүхэд байхад хүүхдийн ордон чи харшийн явах гэж аюу гоё юм болдог байсан. Тэгээ бид нар ч нөгөө драмын дугуулангийн хүүхдүүд чинь яах вэ? Нөгөө нэг хөрхи шинэ жилээр бол нөгөө алиалагч руу бол орно шүү дээ. Энэ бол тэгэл тэгсэн чинь тэр жилийн шинэ жилийн очир утгаа ерөнхийлөгч байсан юм. Тэр жилийн шинэ жилээр ерөнхийлөгч ирнэ гээл. Тэгэл ерөнхийлөгч суулаа голын сандал дээр. Манай тэр тайзан дээр чинь бүжгийнхэн гээл систем гомсронгоо өвлийн үгэн болоол ингээл харшийн ол гэсэн эд гоё явж байсан чи тог тасарчлаа. Тэр үед чи тог тасардаг байсан юм аа. Хад гээл байхгүй боллоо. Тэгсэн чинь манай Отхон Батал тэр үед л манлайлал нэг одоо найрамдлын захирал болсон Отхон Батал. Бид нар нөгөө үзэгчдийн хоёр талын тэр хаалган дээр нөгөө хүүхдүүдийг оруулж ирэх мэрэхт ингээл нөгөө алиалагчаар угтаж авч маавч ингэж оруулдаг. Тэгээ ройлт гэдэр өмссөн. Тэгэл тэр чинь ингээд гулгаж муулгаал ингээд хүүхдүүдийг одоо байхгүй. Тэгээ ингээ хоёр талдаа л ингээ бүжигдсэн байсан чи аглаа үтээр эмтлийн тал хоёр алиалагч ингээ л байж байсан чи автоматгүй гэдэг л тэгснэ тог тасарчлаа. Алиалагч нар аргал. Одоо энэ чи пауз гарах нь байна. Ерөнхийлөгч ирсэн байна гэдэг лээ. Яа. Тэгэхээр одоо яаж аргалах вэ гэд харанхууд. Тэгээ одоо яах юм болоо гэд бүр шокнд орчлоо. Тэгснээр за ямар ч байсан гулгая даа л гэдэг юм толгоонд ороод ирэхгүй. Гулгалаа.
Нөгөө нэг гэдэг чинь яг нөгөө урилгын суудал дээр чинь ингээд нөгөө ерөнхийд суудсан байгаа шүү дээ. Дундуур гулгаад байгаа юм уу тийм? Тий тэгсэн чинь одоо харанхууд гулгахаас өөр юм байна. Ойч төглөө. Тэгэл гулгацсан явсан чинь ерөнхийд чинь хөлөнд бүдрээл тонгоо тоолоо. Түмүүд энээр. Тэгээ нөгөө ерөнхийд чинь хөлөнд бүдэрсэн юм уу аглуу хитэр араасаа гулгаж явсан юм уу нэгнийхээ хөл тэгэлдэж ингэж бүдэрч унаа. Тэгээ ичээд хүүхдүүд тэр чигээрээ инээлдээд ерөнхийд чоолж инээгээд тэгээ битэр тэртлийн болонд очиод зодтолцсон. Бүр хадтаад. Зодтолтоод байдаг нөгөө хоёр алиадаг чинь. Нөгөө хүүхдүүд чи алиалаад байна гэж бодоод байна. Тэр зодтолтоод байдаг. Радиогтой ингэж унаар зодтолтоод. Тэгэл бан ахуулсан. Ерөнхийд чи ирчээд байхад чинь хоёр алиалагч чинь зодтолцсон гэдэг. Тэр хооронд хөргө аргалах гэж яваад тэгэл унаал тэгэл тэрнээс ичээл тэгэл асуудал тэгж байгаа байхгүй. Асаах ширээч гоё шинэ жилийнхэн Би бол яг ялангуяа энэ шинэ жилийн миний нэг дурсамж ерөөсөө мартагддаггүй нэ оюутан байхад хойно оюутан байхад тэр үчи одоо яг энэ Абба энэ Бижис эдрийг чи ерөөсөө зогсоо заагүй гадаад оюутнууд ингээд бүх хаалгануудаа онгоолгоод ерөөсөө бүх гадаад оюутнууд бүх хаалгануудаа онгоолгоод айгүй урт ширээ засна. Манай монголчууд бид нар юугаараа дутах уу? Адилхан нэгнийдээ ороод аймаар урт ширээ засаад тэгэл тий боломжоор ингээд үүдэнд нь нөгөө явж байгаа бидний энэ авшаак нөгөө авшижитийн одоо яг коридороор бүгд өөр өөрсдийнхөө хөгжмийг диффузеруудыг гаргаад байгаа. Бидний хөгжим болж байгаа юм яа дуурнаа зайлууд тэр гадаадын бусад оюутнуудын шиг тийм том диффузер байхгүй голцоо араб оюутнууд аюух байдаг болохоор хөгжмүүд нь аймаар нүсэр дорно. Биенээсээ чангалж ийн гэл нөгөө энэ бүх одоо тэр 70 80-ад оны үеийн эстрадын хөгжмөд чинь ингээл чангад дээр нь тавиад тэгэл бүгдээрээ өрөө рүүгээ ингээл ураал. Тэгэл бид нар ч сайн л юугаараа дутах бүгдээр айгуу гоё ширээ засчгаал ингээл яг шинэ жил эхлэхээс өмнөх нь бууцаа хийдэг юм а бид нар чинь тэгэхэд нэг шинэ жил нөгөө очиод оюутан болоод очиод нэг жил билүү 2 жилийн дараа л байсан санагдчихэ. Тэгэхээр тэрнээс өмнө бид ерөөсө бууз музаа ингэж хийж идж байгаагүй одоо агш нар манай ганаа ягш алтай агч эдэр бол одоо манай хөгжим бүх багш нар болсон шүү дээ том гавьяат багш нар. Тэд нар болохоор өөрсөө нөгөө буузаа яаж хийж идэх вэ нэ тэр бүх арга мэддэг. Бид нар болохоор тэр бууз хийж иднэ гэж бодсон хэрнээ бууцныхаа жигнүүрийг ерөөсөө мартцсан. Тэр нөгөө мо залуучууд нь ингээд өөрсдөө тусдаа нэг ширээ мэрээ засчаал нөгөө гадаадынхан ч бүгдээр гоё юм л оруулаад байна өрөө рүүгээ. За бид нар чадгаараа нөгөө бууцаа тэгээд нэг салаат малаад өдрийгээ ширээгээ зассан. Тэгээ бууцаа хийчихэд жигнэ гэсэн жигнүүр байдгүй. Хүш хэдүүлээ яах вэ? Энийг одоо яг нөгөө шинэ жилэндээ өгөхөө нөгөө 31 нь болох гээд байдаг. Тэгээ бид нар чинь яг нөгөө армянд өнгөрөөж байгаа нөгөө шинэ жилийн 31-ний цаг нэг шал өөр манай монголч шал 6-7 цагийн зайтай. Тэгээ бид нар одоо яах вэ гэдгсэн нөгөө бууцаа нэг хөөрхөн бүндгэр буусууд харагдаад байдаг. Сүүлдээ аргаа ороод байгаа бүгдийг налчилгаад хойшуур шиг шарвин шиг хайраад тэгээ ширээн дээрээ тавиад тэгэл нөгөө 31 чоллоо бүгдээр аюу хөргөн харахад хойшуурхэд хайшаач бууцаг чааш. Тэгэж нэг шинэ жилээр нэг ширээг тиймэрхүү гоё шарсан буузаар нэг өнгөрөөжсэн удаа тийм ялааж байсан. Яг нэг 2000 оны шинэ жилээр би бас мартагддаг нэг юм байдаг байхгүй юу? Яг 100 солигдоол. Тэгэл 2000 он тухайн үед ерөнхий сайд амар жаргалгаа байсан. Тэгсэн чинь паркд ингээд том шинэ жил бүр аль биесны том шинэ жил болно гэж чинь боо юм боллоо. Тэгээ би тэр 1-р секторын найруулагчаар ажиллалаа. Тэр яг ингээд үүдээр ингээд орж ирэхэд ерөнхий сайд орж ирэн тэгэл ингэн гээл тэгэл тэр нэг нөгөө мөсөнг доктор очиод тэгэл үг хэлэн бэлэн тэгэл ингэн тэгнэ гэсэн тийм байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь би ч нөгөө нэг ерөнхий сайд ирснийг мэддэггүй байж. Ийм том калкин цаасан дээр аминда сэтгэжл байгаа махалтай 2000-ад битцсэн. Тэгэл ингээд тэрийг ингээд зад татал орно гэсэн тийм фантаз үүсэхгүй юу. Тэгэл тэгсэн чинь за одоо бошуулаараа нэг ерөнхий сайд нэр гिच шүү гэсэн чинь манай нэг хоёр одоо тэгэл залгуулаад морин дэргэн дээр нэг баяа маяантай алиалагч нөгөө бүжигчт ингээд яваад ингээд дагуулсаар байгаа тэр гол тайзан дээр авчих хэрэгтэй байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь би чинь мундаг найруулагч хүү ингээд харсан чинь нөгөө калкин цаасаа татлаа. Манайхаа ингээд томоод чинь. Тэгсэн чинь 2000 гэдгээ буруу харуулад ирчих. Бөө хараал өрөөл болохгүй юу? Яаж байгаа юм бэ гэдэг. Наа зүг харуулаач. Яадаг мо дураагүй дүү гэсэн байжсэн жаартал. Ой ерөнхий сайд ажууд ягаад хараал хэлээ тань. Яасан чи ерөнхий сайд ардлыг хүлээсэн байж байна. Та хүлээж байгаа. Зүг харуулаадах юм гээл тэгэлээ. Нөгөө калкин цаасан чи ивчихгүйгээл ингэж харуул ингээ бөө юм болно шүү дээ. Тэгэл татсан чи би хамгаалт зад татал. Юу нөгөө ерөнхий сайд нэг юу асгүй. Тэгэл тэр маань нэг ач холбогдол боллоо. Уулын гоё үсгсэн байсан. Ингээд ерөнхий сайд ингээд зад татал орох юм бодсон байсан чи ерөнхий сайд тэрэнд хавцсангүй хоёр хамгаалагч баг уурлаад ураад орсон байхгүй юу. Тэгэл цаатал дээр ингээд боллоо. Тэгсэн надад мартагдахгүй нэг гоё юм байдаг. Тэрний үгээр нөгөө араа цогцсон.
Тэгээд тэр чинь нөгөө солиот буудахын тулд тэр жил хятадтай айгүй их тийм тусалцаагаар хятад чиг солиот сайтай юм байл шүү дээ. Тэгээд тэр чинь хаана байрлуулсан нууц байд юм байлээ. Тэгээд за нэгдүгээр секторын найруулагч команд өгнө. Тэгээд солиотыг та командлаа шүү гэхгүй юу. Тэгээд би сандарцсан нэг паз автобусын дотор. Цагаа хараад идэв, цаг явдаг. Тэгээд нөгөө ерөнхий сайдын үг нь яг ингээл дуусна. Тэгэл тэр чинь яг орон даяар нөгөө нэг солиот нь буудна. Одоо 31-ний яг тэгтэг болов. Тэгэл жичирчтэй бил үчиг цагаа харахаар жичрээ амар том хариуцлага үүссэн. Тэгээд нэг жичирсэн юм ингээд ядж чад хараамуудаа гэлгүй паз автобусанд гэрэлвэ. Тэгээд нэг замын гэрэлд ингээд харнаа. Цаг нь явахгүй. Тэгэл хөөрхий яг манай хүү гидсэндээ байсан ээж тэгээд манай ихнэр гадаа өрөөдсөн паз автобусанд оруулчаал нэг мумдаг амтаа. Тэгэл тэр командыг өгжсэн. Тэгээд тэр цаатал яг цэргийн дарга тэрийг за тэр солиот буудъя гэл тэнгүүд ойлголоо гэл цаанаас нь команд өгөөл. Тэгэл пүү гэл яасан чинь их гоё ингээл санагдчихэж илээ. Сэтгэл онгоогоо тэ. 200-ыг холбосон одоо тийм бүрийн солиотыг команд ярьсан. Зөндөө юм. Тэгсэн чинь нэг аюултай юм. Одоо манай Батөргөл лагч бас уус төрч болчиход байгаа. Ер нь бол төсвийн мөнгө. Гэхдээ төсвийн мөнгө чи өвддгүү гэдэг үний юм байлээ. Яг ингээл тэгэл он дуусаал ингэсэн чинь том хахата мөнгө оруулаад ирлээ. Нэгтлэн гут. Нөгөө уран бүтээлчд өгөх ёстой нөгөө хөлс. Тэгсэн чи бүгдээрээ 31-ний орой нөгөө яарад гэрлүүгээ харих гад. За найруулагчаа хин тэдэн төгрөг өгөх вэ гэж ирлээ. Тэгэхээр ороод иргээл бүгдийн дуудлаа өвлийн мөнгөн за энэ тэд өгч за энэ тэд өгч галзуурgal тоолол өгөөд тийм. Тэр үуч ямар карт мартаар шилжүүлэх барих юм байсан биш те. Дандаа бэлэн мөнгөөр. Өсвөлд амандаа орсон тоогоо хэлээд. Тэрүүгээр явж байгаа угаас чи энэ тэд өгч гэдэг. Дүү мэрч байна. Тэгсэн чинь дараад нь тэр чинь 7 хоногийн дараа би ч өөрөө гэрээ байгуулсан. Дахиад очсон. За хин хэдэн төгрөг өгсөн бэ? За гүйцэтгэлээ гаргаа гэсэн чи би өөрөө өрөнд орцсон. Тэгээд 2000 он нэг солиотууд дуулаад нэг тэгэл өрөнд ороод тэгэл дууссан да. Батөргөл ахгүй шинэ жилийн дурсан жаа яриач. Яг нэг гоё гэхээсээ илүү нэг миний нэг хилний сургамж авсан нэг түүх байдаг. Одоо энэ Эрцэнкачин дээр Деснка гэдэг байсан. Тэгээд одоо их л гоё гэрэл цацарсан тийм газар байсан да. Одоо болохоор нэг юм жоохон сонин нэг юм зилүүд, нэг юм саар зилүүд үйл ажиллагаа явуулдаг юм уу? Тэр үчин бол яг ийм амьдрал буцалсан, яг ийм хүүхдүүд тийшээгээ очих айгуу дуртай. Яг шинэ жил бол ерөөсө тэрний оргил үе байсан л да. Тэгээд тийм чи амар гоё ёолк засан. Тэгээд тэр Деснкагийн ёолконд орно гэдэг бол хүүхдийн хувьд бол өстой амар том юм үйл явдал байхгүй. Тэгээд тэрэнд нь ингээ орохоор ингээд ийм бэлгэн нэг юм пластмаса хайрцагын дотор ирдэг. Тэр нь ингээд янз бүрийн юмны тийм кремлийн юм хөшөө. Тэгээд уртлын өнөт нэг курантин ингээд юу яхаар тэр нь таг нь болчтой. Тэгээд тэрүүний нэг онгойлохоор дотор нь ингээд баахан чихэр мэхэр ерөөсөө юу гэдгийгсээ. Тэгээд мандарин зандарин ингээд дүүргэцэн. Амар гоё үнэртэй. Тэгээд тэр ёолконд очих айгуу дуртай. Тэгсэн чи өнөө Орос хэлэн дээр чинь цаг тоолохдоо манайхаас бас нэг жоохон өөрөөр хэлдэг. Би тэрийг жоохон хөвгт мэдэхгүй. Пол 11 гэж хэлэхгүй юу. Тэгэхээр би тэрүүнийг 11 хагас гэж ойлгоод яг тэрүүнийг монгол дээр махчлаад орчуулах юм бол 11-ийн тал гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ 11-ийн талд ирээрээ гэхээр тэр чинь 10 хагас гэсэн үг байхгүй юу. Тэгээ би тэрийг мэдэхгүй 11 хагас гэж ойлгоод ээж аавдаа 11 хагас гэж хэлээд тэгээд тийшээгээ очсон чинь мэдээж юу гэж л тэнцээ юм байх вэ хамаг юм дуусцсан ингээд хоосон юм дээр очсон чи бид нэг амар уйлдаг байхгүй. Тэгэж нэг гол бэлэг авна гэдэг бодлоо. Тэрнээс хойш тэр өнөт нэг Пол Адинстов гэдгийг бол амар сайж хийжсэн. Чи ингээд 10 хагасыг Пол Адинстов гэсэн. Яг зөвхөн 11 биш л дээ. Ер нь ямарваа нэг цаг хэлэхдээ Пол гэж хэлэх юм бол өмнөх цагийн талыг хагасыг хэлдэг юм байна гэж тэгж сурж ирсэн. Нөгөө Орос хэл сурж байгаа хүмүүсийн өнгөө дэшээ нохоогоо хоргээд Орос айлдвархтаа собака 20 гэдэг. Хэл сурж байгаа хүмүүс. За. Сайхан яриа шинэ жилээр өрнүүлж байна. Одоо манай кассет хамтлаг маань дараагийн дуу болох одоо Cool in the Gang хамтлагийн Celebration гэдэг дууг дуулах гэж байгаа юм байна. Энэ хамтлаг бол 1964 онд Нью-Жерси хотод байгуулагдсан. Тэгээд нийт одоо 50 жилийн түүхтэй юм сайхан хамтлаг юм байна. Энэ хамтлагийн дууг одоо нийт телевиз үзэгчдтэй болон бид бүхэнд зориулж дуулах нэ. Кассет.
celebration. Celebrate good times, come on. Celebration. There's a party going on right here. A celebration lasts throughout the years. Bring a good times and you're louder too. I'm gonna celebrate and party with you. Come on now. Let's all celebrate and have a good time. Come on now. I'm gonna celebrate and have a good time. It's time to come together. It's up to you. What's your pleasure? Everyone around the world. Come on. Celebrate good times, come on. Celebration. Celebrate good times, come on. Celebration. There's a party going on right here. A celebration lasts throughout the years. Bring the good times and you're louder too. I'm gonna celebrate and party with you. Come on now. Let's all celebrate and have a good time. Come on now. I'm gonna celebrate and have a good time. It's time to come together. It's up to you. What's your pleasure? Everyone around the world. Come on. Celebrate good times. Come on. A celebration. 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 Ooh yeah. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр манай дурсамж ялгуу нэвтрүүлэг маань үнэхээр сайхан болж байна. Манай ирсэн эрхэм зочид маань бол сайхан гайхалтай дурсамж яриануудыг өрнүүлж байна. Миний хувьд бол одоо 90 он гэж ухаан орж эхэлсэн шүү дээ. Тэгээ нарийн сайн ухаардаг хөхтэй. 80 оны сүүлээр төрж байгаа юм чинь тэгээд чи ухаараад амьдралаа танилцсан үе чи 90 оны дунд үеэс аахгүй юу. Тэгээд ерөн зүгээр нөгөө нэг зүйл асуухад наахан нөгөө картын бараа гэж ярьдаг шүү дээ тий. Тэр чи одоо яг 90 он гараад л юм байгаа үстэй. Тэгэл байх тий. 91 оноос цаацаахаа тий. Масаа гिचүүд одоо тэр картын барааны үед хэр мэдрэгдэв амьдрал нөгөө ноочлоод арх авдаг байсан, сүү очрож авдаг байсан гэж ярьдаг шүү дээ тий. Тэр үед чинь ер нь л тэгээд лангуй үнэхээр хоосон арх гэдэг зүйл бол байхгүй. За картаар тэгээд би тэр үед ер нь танилгүй бол талын чинь гэж ер нь тэр үед чинь бас харцангуй нөгөө дуулдаг барьдаг хүн амт мэддэг таньдаг байсан тулдаа арын хаалгаар тэд нар чинь урд өдөр нь билүү тэр бид нар чинь соёл эрдэнэ хамтлагаараа очиж нэг халтур хийгээд тоглолт хийсэн чинь яг хөө картын бараа хэрэгтэй бол маргааш ирээд авч болно гэх нэгэн жилүүдээ нэг шивэнжсэн юм а эрхлэг чинь тэгээ маргааш нь ирээл нөгөөдөг чинь яг хөө амир гялснаас ирээл нөгөө картын бараа гэж чинь бас нэг аав ээжтэй нэг аяг шүлний мах авчих санаатай тэгэж нэг аваад яг гарч иржсэн чинь хэдэн нөхдүүд дуудаад шахаад тэгээ хурцирэл айгүй сүрхийн ингэснэ за дууч юм наатгаа явуулчих юм. Ой шууд нэг тэнгүүтнээс хөтлөө айгаал одоо яах бол ялцчих байхгүй одоо ингээл юм авраалгачтэй л гэж бас айжсэн үе байсан шүү. Надад энийг асуух шалтгаан юу байсан гэвэл яг тэр жилийн тэр картын бараанд очролж исэн жилийн шинэ жил юу ямар болсон? Шинэ жил нэлээд тарчих юм болох. Одоо яаж игээл тоортж олдохгүй тийм тийм. Тоорт морт дээр бол ер нь хэцүү сураг баа. Манай нэг таньдаг ах л шинэ жилээр өөрхийн дөнгөж эхнэр нь төрсэн байсан. Заавал торт тавьчмаар санагдаад 3 дугаар оруулалаар хайж яваад гэсэн. Өчнөө хайж гаад арай гэж нэг торт олсон гэсэн. Тий хотел бэлуул гэж байсан л да.
Би тэр тэгэл гэртээ очиод дуртайсан гэж хурлаа. тэгээ гэртээ очиод задлсан Амар чинь давстай маслаар хийчихсэн. Тийм шүү дээ яг үнэ. Ер нь талхан дээр Москваас гад ивэл тэр чинь тансаглал шүү дээ. тэгсэн чинь тэр торт нь яг төвөр далын талхыг ингээд хөөх гуураа торт болгоцсон. Тэгээ зүссэн чинь далах гараад ирсэн гэсэн. Бас бизнес хийсэн биш үү? Хэцүү тэр үед бол үнэхээр хэцүү байсан. Тэр үед чинь маш их олон үйлдвэр их байдаг байсан. Тэр үйлдвэрүүд хаагдахад тэр хамгийн хэцүү үе байсан. Тэгээ тэр үеэ дагаад нийгмээ дагаад тэр үеийн залуучууд архинд одоо орох, тэгээ амьдрал одоо сүйрэх, өгөөрөх, за тэгэхээр боловсрал тэр үед бол одоо ингээд бас тодорхой хэмжээнд айгүйх бууралттай сурахаас илүүтэй 8 хийгээд явбал одоо амьдрал ахуй маань дэвжин дээшлэн гэсэн нэг тийм бас жоохон зарчим нэг хэсэг бас үлчиж айгүйх уналт бол орсон шүү. Дээд сургууль сурах гэдгийг тэнийг явдал гэж үздэг болсон байхгүй. Ерөөсөө юу сургууль соёл гээл. Юу тийм 8-нд явах тэгээд. Манай амгаа баярын өдөр шалтгаан сууж одоо шинэ жилийн чи одоо картын баг өнгөрөөд. Тэгтээ шинэ жилиг бол яаж игээл гоё тэмдэглэл байсан. Айл бол их багч гэсэн бас ёлко засаад ямарсан бууза хийж идчихэл хөөрхий торт олдвол эдэн олдохгүй бол тэгэл мандрин байвал эдэн байхгүй бол тэгэл банкагаараа хуурглал 90-ад оны нэг инээдтэй юм надад санаад ороод. Тэр нэг тохиролцооны дэлгүүрүүд гэдэг ингээд одоо киоскнууд ч тийм. Эсвэл одоо подвол модвол тохиролцооны дэлгүүр гэдэг бичнэ. Тэгэл ороод хүмүүст тохиролцох гэдэг юм шиг байгаа. Тэгээ нэг дэрнээс нь болоод тэр үг бүр жихэнд онгочдөг гэж лээ. Тэгээ нөгөө бол тохиролцохгүй шүү дээ. Үгүй тохиролцооны дэлгүүр хичээд яхаараа тохиролцдог юм гээл бөө хэлээ. тэгээд тэр үе чинь бид нар нэр нөгөө яг нөгөө зах зээлд ингээд цүлхэл ерөөсөн ямар ч эргэлз бутгалгүй ингээд орцсон байлаа гэж бодоход бидний чинь нөгөө улсын байгууллага бид нар чинь байдаг учраас тоглолтонд яв. Хөдөө. За тэр аймаг энэ аймаг очино. Тэнгүүд нөгөө аймгийн улсууд чинь мөнгө төгрөггүй нөгөө малчид идэх чинь мөнгөгүй арьс марс очсон. Энийг аваад тоглолтыг чинь үзье. Энийг авчих гээл. Тиймэрхүү бас зүйлүүд байдаг байсан шүү те. Бат оргил ах одоо ингээд зөндөх дуу зохиогоод дуугаа зохиохтой эзэнтэй зохиодог байсан уу? Эсвэл зүгээр тав ингээд буусан онгодороо ч юм уу ингээд зохиочтой байсан уу? Яг хөө зарим ч эзэнтэй л баг. Тэгээд ер нь л холимог штэ яг ингээд нэг суучаал нэг шавар бархан шиг ингэж яачаал яг тэрэн зориулаад ингэж үчнэ гэж бол ховор л да. Ер нь бол өөрт учирж исэн үх түүхийг одоо бас хийсвэр мөрөөдөл тэ бас үдсэн болсон явдлуудыг ингэж нийлүүлж юм гаргана л та. Тэг яг хоо тэгж тохиолддог хүмүүс нэг юм зөвхөн дуу биш ер нь ингээл нэг зохиол мохиол бичиж ярьсан хүмүүсийг тэгж боддог юм шиг байна. Тэг яг өөртөө л тохиолдсон юмыг бичдэг те. Тэрнээс одоо юу гэдэг те. Энэ яг өөрт нь юм болсон л да энэ. Нэг уулзаа bijсэн чинь тэгж ярьжсэн. Над бол одоо ингээд нэг 10 хэд баг 20 чих юм эзэнтэй захиалгаар ингэж биччихсэн гинэ. Ингээд хөжмийн зохиолч ч байдаг юм нэг бол дуучин те нэг бол бүр хөндлөгийн хүн ингээд захиалгаар бичиж байсан. Сэлгээ хувьд бол уран бүтээлээс нь эзэнтэй тийм эзэнтэй дуу бий юу? Бас байгаа. Бас байгаа гинэ. Би мөргөлөл өнгөрчлөө те. Миний хамгийн анхны дуу би явлаа гэдэг бас зохиосон дуу. Тийм пүүжа өгч маань нөгөө надад баяртай гэмнү. би явлаа баяртай би чи намайг дуудаарай гэдэг нэг залуу зориулсан байхгүй. Тэнийг залуусаа найзалж агаад болчингуутан дургуурээд араас дуудаарай. Надад жишээлбэл яг эзэнтэй нэг дуу байдаг шүү дээ одоо та нар мэдэх бах. За. Төрийн сойр холд ардын уран зохиолч Бавгийн лавг сарамга өөрийнхөө 3 сайхан охинд зориулж нэг сайхан шүлэг тэрэлжээ. Тэр шүлгэнд нь төрийн сойр холд урлын гавь зүтгэлтийн шарвгаа сайхан аялгау хийж за тэр дуг дуулах завшаа нь тэртэх 1900 одоо 82 онд болж. Тэгээд тэр дуу маань идэвхтэй өнөөдрийг хүртэл хүн болгоны сонсох дуртай дуу болтлоо. Явн чинээч би сансангүй миний охин сайн хүн болоорой гэдэг дуу. Энэ дуу маань одоо хамгаалахгүй тийм эзэн те. Бавиг лавг сарамга ялцчих байхгүй өөрийнхөө тэр сайхан октодод зориулж ин шүлгийг тэрэлсэн гэдэг юм байна. Тэр дуугаас октодод зориулж бас дуулж ямаар байна те хүн болгон. Тэгээ сая яг би нөгөө соёл эрдэнэ хамтлагийн 50 жилийн нөгөө дөрвөн контент нэвтрүүлгийнхаа нэгэнд нь дуулсан да. Та нар бидний л охинтой байх октод чинь зориул дуулсан гэж айлгаараа гэдэг байхгүй. За баярлалаа. Өнөөдрийн маань дурсамж айлгуу нэвтрүүлэг маань энэ хүрээд ерөнхийдөө өндөрлөг тийшээ хандаж байна. Ирсэн 3 зочинд маш их баярлалаа. Тэгээд селебитээр та бүхэнтэйгээ нийлээд одоо 70 80-аад оны
үеэрээ амьсгалж үнэхээр сайхан тусламжаараа өрнүүллээ. Сүүл даам халаад эхэлсэн чинь бүр сонсоод аймаар гоё. Нэг шаналчихсан, нэг баярлчихсан тий. Наа ухаан орохоос өмнө үнэхээр гоё юм болж исэн байна. Би хожимдоо төрсөн юм шиг байна гэдэг шиг тий. Тэгэхээр сайхан байна. Тийм учраас нийт өнөөдөр телевизийг үзэж байгаа их юм үзэгчдтэй болоод 9330-доо хандаад манай Сэлэ маань сайхан уран бүтээлээр барина. Мэдээж шинэ жилийн Сэлэгийн одоо шинэ жилийн дууг төсөөлөх аргагүй болтой монголчууд бол сэтгэлд нь хоногшуулсан байна. Ингээд Сэлэгийн сайхан уран бүтээлээ үзэгчдтэй барина уу хүсэж байна. За баярлалаа. Тийм. За ингээд дурсамж аялгау нэвтрүүлэг маань хамгийн анхны дугаараа бас те зочин хөтлөгч бит хоёроор хөтлөөлөн бас та одоо сайхан хүндтэй зочдыг урьж бид тавыг одоо оролцуулсан ТV9 телевизийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд телевиз үзэж байгаа 12 сарын 31-нд шинэ оныхоо ширээг засаж сууж байгаа хайртай хүмүүсээ цуглуулan сууж байгаа та бүхэндээ одоо ирж байгаа 2022 ондоо аз жаргалтай эрүүл энх саруу сайхан байж одоо юу сансан 9 хүсэлтэн сэтгэгчлэн бүтэх болтугай гэд шинэ жил ирлээ хэмээх дугаараа Айдооны мэдчилгээ өргөн төвшүүлж байна.